2 3 хаан санал хэлэх гэсэн юм байна. Нэгдүгээрт бол энэ гэрээг одоо дэмжиж байгаа. Мэдээж одоо маш их ийм дэлхийн нөхцөл байдал ийм хүнд байгаа үед бол нефтээр таслахгүй ингэж явж байгаад бол Оросын холбооны улсад бол талархалтай байдаг. Тэрийг бас илэрхийлж явах хэрэгтэй байх гэж бодож байна. За хоёрт бол ийм хэд хэд удаа энэ байнгын орон дээр ялангуяа Оросын холбооны улс өөр улсуудтай холбоотой гэсэн гэрээнүүд орж ирэхтэй. Дээд төвшөнд тохирцсон учраас явуулахаас өөр аргагүй байна гэж ингэж энэ хэлцээрүүд их орж ирж байна. Хэрвээ энэ хэлцээрүүдээс өмнө их хурл дээр яригдаад тодорхой хайрцаг юу заагаад өгцөн тэр байдаг бол тэрийгэ эхлээд бас танилцуулж ямаар. Цаашдаа бол энэ их хурлаасаа чиглэл авч ээж тэр ярианууд яригдж явж байхгүй бол дээд хэмжээнд тохирчдаг. Тэг ингээд их хурл дээр ирээд маргаа үсээд явдггүй. Тэгээ нөгөө талдаа юм удлаа хэлсэн амда байдгүй нэг ийм байдал руу орох гээд байгаа байдал ажиглагдж байна. Тийм учраас манай энэ байнгаараа бол ялангуяа засгийн газарт энэ чиглэлээр нэлээд сайн ярьж хийлж чиглэл өгж явах хэрэгтэй байнгын ороо гэж ингэж бодож байгаа. Энэ дээр цаашдаа анхаарах хэрэгтэй байна. За гуравт бол ялангуяа энэ Оросын холбооны улстай гэрээ хэлцээр хийхдээ миний бодол бол бидний нөгөө уламжлалт харилцаанаас ч болд юм уу маш олон одоо хүмүүс тэнд очиж Оросын холбооноос сурж исэн интерес болд юм уу төр хоорондоо харилцаасаа илүү хувийн хвшлийнхэн маань очиж гэрээ хэлцээр хийх юм бол илүү үр дүнтэй байгаад байна. Ийм одоо кейсүүд ч байна. Тийм учраас цаашдаа бол ялангуяа хой төрштэй энэ дийлүүдийг эхлээд хувийн хвшлийнхнийгээ явуулж яриулдаг, гэрээ хэлцээр хийлэгдэг энэ чиглэл рүү бодлогоо жоохон бариул засгийн газар илүү үр дүнтэй байх юм шүү гэдгийг бол хэлмээр байна. Тэгхийн бол тэр бизнес хэл гэдэг чинь бол яамныхны бидний ярьдаг юмнаас шал ондон зүйл байд юм байна. Тэгээ цаашдаа бол ийм чиглэл барьж ажиллаж байвал үр дүнтэй болох гэдэг юм шиг байна шүү гэдгийг л хэлэх гэсэн юм. За ийм 3 санал